Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2026 онд нээлттэй хийсэн The Wrecking Crew киног ярьж өгөхөөр бэлдлээ. Киночдын кино үзэх акшныг Месси Будааны жигнэмиг илүү тансаг болгоно. Месси Будааны жигнэмиг нь 100% дээд зэрэглэлийн Japanica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй ам, шаржигнсан өвөрмөц бүтэц, театрт байгаа юм шиг тансаг мэдрэмжийг хаанд сууж байсан авах боломжтой. BBQ зөгийн балтай чихэрлэг гэсэн 3 амтаас сонголтоо хийгээрэй. Мессиг аваад киногаа эхлүүл. Жигнэмиг задлахад жинхэнэ кино эхэлдэг. За ингээд кинонд орцгоё. Хаваа арал дээр амьдрал өрнж байна. Тэнд харин нэг цэнхэр бүргэн жаахан сэжигтэй явж байна. Тэрүүгээр харин нэг өвгөн нэлээд айсан байртай явж шүү. Ийш тийшээ хараад байна. Араас нь харин хэдэн азууд дагаж байдаг. Өвгөн нуугдж явсаар нэг элгэмч шуудангийн хайрцагт хийлээ. Тэгснэ жаахан санаа намарч явах шиг байна. Өвгөн тэндээс нэг цамц гусаад гудамжинд гарлаа. Тэгс нөгөө цэнхэр бүргээ ирээд дайрчлаа. Шууд л юу ч болоогүй юм шиг цаашаа яваад өгдөг. Дөрс шилжиж энэ эвгүүгээр усан дотор сууж байна. Урд нь харин баахан ирчүүд шумбалтын бэлтгэл хийж байдаг. Нэг нэгээрээ дээшээ гарсаар манай хүн шиир заагаад ганцаар үлдлээ. Хамгийн сүүл гарч ирээд "Сая их юу байсан бэ? Та нар өөрсдийгөө цэргүүд гэх гээё. 30 секундын дараа гэхэд наад өгцгөө буцаагаад усны ёроол руу оруулцгаа. Мэдлээ өрхмөө." Энэ залуу бол манай киноны гол дүр Джеймс. Тэр үгээр нэг хүн залгаж байна гэсэн мэдээ ирлээ. Хэрвээ миний эхнэр л биш бол дараа залгыг гэж хэл. Цагтаагаас өнөө ирхмээ. Гэсэн чинь нөгөө машинд мөргүүлдэг өвгний талаарх мэдээ байсан юм байна. Энэ нөхөр таньдаг бололтой. Мөрөгчхөд зүгтсэн гэсэн үү. Цагтаагийн дүгнэлттэй гэж гарсан. Маргааш харин нас барсны гэрчилгээн гарна. Тэгээд Джеймс гэртээ ирлээ. Эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг юм байна. Эхнэртэй Волтер өгсөн гэж байна. Юу? Аавч нь өгчихсэн юм уу? Осолд орсон гэж байна. Нэг жолооч мөрөгчөө зугтчихж. Хонгор минь харамсалтай байна. Чи энэ талаар ярилцсамаар байна уу? Үгүй ээ. Оклахомад байгаа дүүдээ хил дуулгасан уу? Үгүй ээ. Джонни миний дуудлагыг авдаггүй юм. Тэгвэл ядаж мессеж үлдээ. Тэр аавыгаа өгсөн гэдгийг мэдэх ёстой шүү дээ. Дөрс шилжиж Джейсон Мома Харли унаад явж байна. Энэ кинон дөр бол тэр Джонни. Манай киноны бас нэгэн гол дүр. Гэртээ ирэх үед эхнэр нь ачаагаа баглаад байж байна. Юу вэ? Эй, хонгор минь. Байцаарай. Чи явж байгаа мó? Юу болоод байгаа юм бэ? Альва хонгор минь надтай ярил л да. Оо, чи одоо ярмаар байгаа мó? Өмнө нь дандаа би яриад чи сонсдоггүй байсан. Би чамаас салж байна. Хонгор минь, би завгүй байсан шүү дээ. Би чин цагдаагийн офицер. Би чиний дурлсан залуу хэвээрэл байгаа. Огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэр чин л асуудал. Чи огтхон ч өөрчлөгдөхгүй байна. Өнөөдөр ямар өдөр вэ, Жонни? 3 дахь өдөр. Яасан? Өнөөдөр бол миний төрсөн өдөр. Оо, үгүй. Бас өнөөдөр 3 дахь биш, 5 дахь өдөр. Валентина, Амор, ми мочо, тэгэрья. Гэсэн чи бүсгүй өхөрдөөд үнслээ. Тэгснэ маа. Би Испаниар ярьдаггүй юм. Яагаад гэвэл би Бразил хүн. Би Португалаар ярьдаг юм. Баяртай. Ингээд яваад өглөө. Өө хөөрхи. Манай хүн хаанг гарвал л та. Оройн гэртээ уугаад байж байтал ахийнх нь ихнэр залгаж байна. Сайн уу Джонни? Би Лайла Хайли байна. Джеймсийн ихнэр. Оо, сайн уу Джеймсийн ихнэрэ? Сонсооч. Аав чинь өчигдөр осолд орж өвд болсон байна. Юу? Тэр жилийн өмнө өвчгсөн шүү дээ. Үгүй, тэр амьд байсан. Бас маргааш оршуулга нь болно. Бид чамайг ирээсэ гэж байна. Ингээд ярьж байгаа үед араас нь 2 Аз орж ирээд худаг тулгаж байна. Юу вэ? Та нар айл андуурчихсан юм шиг байна. Мордөгч Джонни Хейл, Аравууд Лейни 26-ад амьдардаг. Тэгвэл андуураагүй юм байна. Танай аав Волтер чам руу илгээмж явуулсан байх ёстой. Тэр хаана байна? Тэр өвчгсөн штэ. Бас би түүнтэй хүүхэд байхаас хойш яриаггүй. Юу гэж өдөр вэ? Өнөөдөр манай эхнэр намайг хайчихсан. Бас манай аав өгсөн гэж байна. Гэхдээ та хоёр миний гэрт орж ирээд худаг дуулгаж байна. Тэгэхээр Америкийн хуулийн дагуу бол би бие хамгаалах хэрэгтэй. Ингэснэ маа. Ингээд нөгөө хоёрыг гөвжөглөө. Джонни хүчтэй юм аа. Зүгээр л авч шидлээд байна. Нөгөө хоёр нь бас зодуур сайн тааж байна. Босч ирээд л гөвүүлээд байна. Гаднаас нэг буутай нөхөр ороод ирэхээр нэгээр нь бамбаа хийж байгаад зэрэг гөвлөө. Тэгснэ хаалганы цаанаас нефт шанаа. Нэгээр нь хэвтүүлээд гурван гиндэлчлээ. Дараа нь аавынхаа зургийг харж байна. Маргааш нэрэн аавынх нь оршуулга болж байдаг. Джеймс тэнд ирчихсэн байж байна. Тэгсэн тэрүүгээр Хавайн мафийнхан болон Якуза нар ирчихсэн байж шүү. Джеймс сонирхолтой хүмүүс ирсэн байх ч нэ. Тэр хувийн мөрдөгч болохоор болохгүй хэрэгт орооцолдсон бололтой. Гэсэн тэндээс Джонни ирж байна. Эхнэр нь "Хүүхдүүдээ танилцсан. Энэ бол аав ах Джонни. Та нэгч ирж байгаагүй шүү. Яагаад гэвэл аав чинь надад дургу. Яагаад гэвэл би илүү царайлаг. Джеймс нэрэн дургу бололтой. Чи яг л горилла шиг хувцалчгаж, харин чи хөгшөрчгөж, чи харин таргалчгаж. Би бол турчиж болно. Харин чи хүсээд залуужж чадахгүй. Хогийн хөгшин хэвээрээ үлдэнэ. Тэгэд бөөндөө Джеймсийн ээжийн гэрт ирцгээлээ. Ээж нь бас өнгөрчихсөн байна. Джонни харин аавынхаа өмнөх эхнэрийнх нь хүүхэд юм байна. Энэ хүн харин ээжийнхэн сүүлд суусан нөхөр юм байна. Та хоёрыг нэг дайвар доор харах сайхан байна. Ээж чинь үүнийг хараад баярлах байсан да. Аав бас
Чамайг ирснийг хараад баярлах байсан баха Жонни. Би түүний төлөө ирээгүй. Би түүнийг алсан хүнийг олохоор ирсэн. Юу? Тэр Осло руу дуулсан шүү дээ. Би тэгэж бодохгүй байна. Өчигдөр шин намайг алахаар хүмүүс оролцсон. Оклахомагийн хагсан чамайг алахыг хүсдэг үсттэй. Оклахомад якуза байдаггүй маа. Гэхдээ санаа битгий зов. Би чамаас тусламж гуйгаагүй. Угаасаа би туслахгүй. Мэднэ. Ээжийг өгөхөд ч гэсэн чи тэгж хэлсэн. Ингээд хуучны шархаа хөндөж байна. Тэгээд манай хоёр гарцгаалаа. Гараад жаахан маргалдана. Энэ осол байсан. Үгүй. Чи зүгээр л сайхан амьдралдаа эргээд орж үз. Чи угаасаа намайг ойлгохгүй. Ингээд яваад өглөө. Орон Жонни уушин газар сууж байна. Зөөгч нь үнгүй арихаар түүнийг дайлдаг. Шууд татчлаа. Тэр үед харин нэг эвгүүгээр хүрээдэрлээ. Жонни хей. Аликай. Чамаг ийшээ эргэж ирэх хэмжээний тим тэнэг гэж бодсонгүй шүү. Босс чамтай уулзъя гэж байна. Ингэсэн чи шууд нүдэн бүрэлзээд явчлаа. Уух юмд нь юм хийчихсэн байсан бол та. Сэрсэн чинь хажууд нь босс өвгөн байж байна. Johnny boy. Бид ой санамт сайтай шүү. Энд байгаа манай залууст чи их муу зүйл хийсэн. Чи миний ээжийг алсан. Магадгүй. Гэхдээ үгүй ч байж магадгүй. Би чамд нэг юм санал болгоё. Чи 7 хоногийн дотор эндээс яв. Үгүй бол би өөрөө чамд санаа тавина. Чи надад санаа тавихаар хэнийг ч явуулсан бай. Би бүгдийг буцаагаад илгээмжээр явуулчихна. Тэр бүдүүнийг харин чадахгүй бах. Хэтэрхий жинтэй болохоор би каргоны төлбөрийн дийлэхгүй. Тэгсэн барьж аваад сануулга болгоод хүзүүн дээр нь тэмдэг тавиад явууллаа. Маргааш өглөө Жонни далаа хэрэг дээр сэрж байна. Тэр үед харин Джеймс мөрдөгчтэй очиод уулздаг. Мөрдөгч намайг Джеймс Хайлли гэдэг. Йоо, Волтри хөөё. Аавын чинь тухайд харамсалтай байна. Цагдаагийн дүгнэлт юу гэж гарсан бэ? Юу ч бишээ. Зүгээр л осол. Ямар ч гэрч байхгүй, камерын бичлэг байхгүй. Тэгэхээр хувийн мөрдөгч хэн нэгний талаарх нууц мэдээллийг олж авснаасаа болоод алуулсан байх боломжтой юу? Би чамайг мэднэ. Чи үүнээс хол бай. Танаа аав магадгүй өдөх ёсгүй баавгайг өөдсөн байж болно. Мөрдөгч танд хүнд итгэлтэйгээр хэлэхэд та намайг огт мэддэггүй юм байна. Яг үнэндээ тэр баавгай чинь би байна. Ингээд явлаа. Аавынхаа хэргийг мөрдөх бололтой. Тэгэд аавынхаа эд зүйлсийг гаргаж ирээд хардаг. Хутаг төрөвч бас баахан утгагүй өгнөд бичгсэн цаас байж байна. Жонни харин аавынхаа амьдарч байсан гэрт нь ирлээ. Гэрийн нэгжиж байгаад нэг буу оллоо. Шууд л аваад харамалчихна. Тэгсэн харин гэрт нь нэг нөхөр орж ирж байна шүү. Нуугдаж байгаад хүлээлээ. Нөгөө нөхөр орж ирээд нэг юм хайгаад байна. Жонни шууд гарч ирээд хаалга тогшлоо. Новш гэж ингээд шууд гараад зугтаачин. Араас нь гарсан чи ёстой дүүлж байна. Доошо буусна. Чотти бол барилдаа тэнгэ. Жонни тэнд. Чамайг та. Муу тарган Жайки чаа. Ингээд гүйлээ. Залуу нилээн зугтаад өөрийгөө яг мултарчлаа гэж бодоод гүйж байтал. Маа хамар нь хуг. Тэгээд байцаалаа. Тэгсэн аавд нь ажилдаг байсан гэж байна шүү. Би имэйл хакердж хүмүүсийн нууц мэдээлэл цуглуулж бас нууцаар хүмүүсийн зургийг авч өгдөг байсан. Тэгвэл чи аавыг сүлд хинтээ ажиллаж байсныг мэдхнэ. Чамайг хэн гэдгийг? Пика хогийн нэр байна. Гэхдээ сайхан мэдээтэй. Одооноос чи надад ажил. Ингээд хамрын шууд гараараа тэгшлээд өгчлөө. Толрохох хэрэггүй. Джеймс харин осол болсон газар ирчихсэн байна. Тэр хавийг жаахан ажиглтал камертай газрууд байж байна шүү. Шууд яваад орлоо. Би танаа хяналтын камерын бичлэгийг үзмээр байна. Ингээд $100 өглөө. Авуугахаа гэсэн нэг нөхөр гараад ирлээ. Энэ бак залуу камер үзье гинэ. Би чамд тусалж чадахгүй нэ найзаа. Би найз бишээ. Би харин үйлчлүүлэгч. Ингээд нэмээд $200 гаргаад ирлээ. Чи намайг $300-оор худалдаж авч чадна гэж бодоо юу? Новш минь. Зэ. Мөнгө тусуулахгүй нь бололтой. Тэгэхээр би бичлэгээ үнгүй авна. Харин энэ мөнгө миний учруулсан хохирлын төлбөр. Ямар хохирол? Ингэсэн чи маа. Манай Джеймс түүх шинжтэй байна. Жонни харин пикэг аваад аавында ирчихсэн ярьж байна. Чи миний хамрыг янзлаагүй. Бүр нэмээд хугалчихсан байна өгшөө. Тэгвэл пив уулда. Ингэж авна штт. Тэгснэ тэнд байсан гуулгуурыг хартал. Буруу байрлал тавиаж байна шүү. Очоод үдсэн чинь дотор нэг юм нуучжээ. Барилгын зураг төсөл байж байна. Дүрс шилжиж мужийн захирагч тэнд мэдээлэл хийж байна. Бид бол Хавай хүмүүс. Бид хаашаа ч явахгүй. Газар бол бидний баялаг. Бид бетонын ширэнгэд биш. Харин өөрсдийн эдлэн газартаа гэртээ амьдрах хэрэгтэй. Тэгэхээр манай хэдийн хойд аав нь мужийн захирагч бололтой том гар байсан юм байна. Жоннигийн эгч нь харин тэнд байж байна. Аавынхаа туслахыг хийдэг юм байна. Тэр үед харин Жонни залгаж байна. Би засгийн газрын тамхтай төлөвлөгөө оллоо. Гэхдээ юу гэдгийг мэдэхгүй байна. Аав энийг нуусан байсан. Тэгэхээр чухал юм байж таарна. Чамайг мэдэх болов гэд асуулаа. Би оффист очихоор хараад өгье. Гэснэ шууд тасчлаа. Тэр утсаа тасчлаа. Эрэгтэй хүн байсан бол би цохиод авахгүй юу? Харин тэнд нь Джеймс ороод ирлээ. Зогс. Чи юу хийж яваа юм? Чамтай адилхан юм хийж байгаа бололтой. Би чамаас өмнө энд ирсэн. Тийм үү? Би харин энийг олсон. Гэт нөгөө камерын бичлэгээ харуулж байна. Нэгэд үдсэн чи ямар ч дугааргүй цэнхэр бургон аавыг нь мөрөгчгöd зугтсан байна. Жонни Пикат. Энэ хавьд байдаг цэнхэр бургонуудын мэдээллийг бол тэгээд хоёрын хамтран ажиллаж байсан хүмүүсийн жагсаалтанд байна уугүй үзээд. Ингээд үүргэлээ. Энэ бүхэн зохион байгуулалттай гэж би хэлээгүй юу? Зүгээр осол болсон ч юм билүү? Яаж мэдлээ? Чамтай ярина гэдэг яг л олс татах биш түлхэхтэй адилхан юм а. Намайг хүмүүс алах гэж оролцсон. Номергүй машин хүн дайрсан. Энэ ойлгомжтой байгаа үсттэй. Тийм ч байж магад.
Үгүй ч байж магад. Өөх, наадах чи яасан үнэн үгүй. Ингээд ярьж байтал нэг машин ирээд манай хоёрыг мөргөчлөө. Тэгснээ түрээд хаацлаад байна. Дотроос нь хэдин якуза шууд шүршиж байна. Манай хоёр өөдөөс нь буудаад нэг нь унган Жонни газ машинаас өсөрчлээ. Тэгээд гаднаас нь буудалцсан. Джеймс харин авирч гараад машиных нь хамар дээр гарч угаад буудалцдаг. Жонни харин дэндээс "Үсрээрээ" гэснээр банк руу нэмэ. Дэлб. Джеймс. Чи миний машиныг дэлбэлчихлээ штэ. Би чиний машиныг дэлблээгүй. Би чиний машиныг мөргсөн машиныг дэлбэлсэн. Тэр нь харин чиний машин дээр газарчлаа. Ингэсэн чинь Джеймсийн машин дэлб. Би чиний амийг аварсан. Талархах хэрэггүй. Цагдаагийн мөрдөгч харин манай хоёрыг загинж байна. Та хоёр миний хотод өвмэн тариад байна. Энд чи юу юм? Гэс нөгөө якузанууд шатаад аргиас болчихжээ. Тэгэхээр та хоёр яагаад якуза та хоёрыг алах гээд байгааг хэлээд. Яагаад гэдгийг нь тэднээс асуултаа. Өөх, тэд якуза байсан юм уу? Мэдхгүй, гинтэл танихгүй хүмүүс дайраад унсан шүү. Аз хүмүүс байх шиг байсан баха. Манай хотод ийм юм гардаггүй юм. Эцсийн сануулга шүү. Би засчаад ирнэ. Намайг ирэхэд эндээс арилсан байгаарай. Ингээд яваад өглөө. Жонни, миний бодлоор би түүнд таалагдахгүй байгаа бололтой. Угаасаа чи хиндэж таалагддгүй шүү дээ. Тойнол цаашаа. Орой нэмэгтэй дүн нөгөө зургийн учрыг тайлбарлаж өгч байна. Наадах чинь Роби Шах фермийн барих гэж байгаа казиногийн зураг төсөл байна. Юу? Тэр чи хий юм. Аз Европт том зочид буудлууд барьдаг баян хүн гихүүтэй. Тэгвэл бид очиж уулзах хэрэгтэй бололтой. Тэр маргааш хөрөнгө оруулагчдад зориулсан том өдөрлөг зохион байгуулах гэж байгаа юм байна. Гэхдээ та хоёр хөрөнгө оруулагч биш, хөрөнгө хураагч шиг харагддаг болохоор орж болохгүй баха. Би дарга болно. Тэгэд манай хоёр нөгөө казино баригдах газар руу яваад очлоо. Тэгсэн чи ямар ч казино байдаггүй. Зүгээр нутгийн оршин суугчид байж байна. Энэ газрыг хамгаалахын тулд бөөндөө энд амьдарцгааж байгаа юм байна. Тэр үед Пикад эднэрүү залгадаг. Жонни, бид явах хэрэгтэй. Цагдаа нар цэнхэр бурган олсон гэж байна. Тэгсэн чинь нэг шүдгүү цогц цэнхэр бурганд байхыг бас олсон юм байна. Цогцыг нь таних үед түрд ажилдаг нягтлан бодогч байжээ. Цагдаагийн Ахмад. Тэгэхээр энэ ямар ч байсан санаандгүй осол биш байсан бололтой. Та нарын зөв байж. Энэ манай арал дээр бүртгэлтэй бүх бурган эзэмшигчдийн нэрс. Бид энийг авч болох уу? Үгүй. Энэ бол цагдаагийн ажил. Чи манай хотод бол цагдаа биш. Харин чи хаанч цагдаа биш. Тэгэхээр би өөрөө. Манай хоёр харин нэрнүүдийг нь гялсгарчжээ. Тэр дунд нь ганцхан Япон нэр байсан юм байна. Пика тэндээс. Залуусаа өдөрлөг удахгүй эхлэх гэж байна. Бид урилгагүй шүү дээ. Зүгээрээ би зөгцүүлнэ. Тэгэд манай хэд Пикагаар дамжуулаад нөгөө өдөрлөг дээр нь яваад очлоо. Пика зөөгчөн дүр хувирчжээ. Гэрээ эзэн үдшилэг дээрээ дүрээрээ байж байдаг. Пика тэнд. Та нар яач вэ? Роби Шах энд вэ штэ. Гэсэн манай хоёр тэндээс орж ирж байна. Замдаа нэг уух юм аваад балгаснаа буцааж гаргаад тэгснэ нэг хүнд "Маань оюунтай" ингээд өгчлөө. Пика бөөндөө салж явцгаая. Тэгэхгүй бол та хоёр яг л Двейн Джонсны ихэр хүүхдүүд шиг харагдаад байна. Жонни нэг дажгүй өсгөө харангуйта. Тийм ээ, салж явцгаая. Ингээд дагаа явчлаа. Очингуудаа. Өөх. Би чамайг анзаарсангүй. Олооха. Джеймс харин тэнд тав гуугаж байна. Тэгс нэг якуза ирээд нэг тавг. Ингээд авангуудаа шууд дээр нь хар тамхи асгаж байна. Нөгөө бүсгүй. Чи энд байх ёсгүй хүн шиг харагдаж байна. Танилцээ. Жонни Хейли. Ингэсэн бүсгүй сонирн болоод унлаа. Хейли гинэ. Волтер Хейли гэдэг шгүү. Тийм ээ. Тэр чи миний аав. Чи мэддэг юм уу? Тийм ээ. Би түүнийг нөхрөө тагнуулахаар ажилд авсан юм. Нөхөр чинь хэн бэлээ? Маркус Роби Шах. За. Нөгөө том гарын ихнэр нь байжээ. Нөгөө тал тарин нөгөө Япон залуу. Тамхи татаад байж. Джеймс газ картыг аваад харчлаа. Та үүнийгээ үлдээч гэж. Хаяши импортс. Хорвоо жижиг юм да. Юу? Чи намайг мэддэг юм уу? Та нэг цэнхэр бургаанаа мартчихсан байлээ. Чи цагтаа юм уу? Үгүй. Би Тэнгисийн цэрэг. Жонни харин. Чи тэгэхээр яагаад Волтроор нөхрөө мөрдүүлсэн юм? Би салж байгаа. Энэ салалт надад их хохирол учруулж мэдхээр байсан юм. Нөгөө тал дээр якуза. Чи тэгээд тэр цэнхэр бургаанаар яах гэ? Роби Шахад та нар шиг якуза ямар хэрэг болсон юм бол? Намайг якуза гэж хэн хэлэв? Ямар хохирол учруулна гэж. Энд ярих юм бол аюултай. Маргааш Хаяши Таворд надтай уулз. Тэгэд би хэлье. Гэд яваад өглөө. Якуза харин нэг ийм Япон үг байдаг юм. Мэлхиний хүүхэд мэлхи ил байдаг гэж. Юу гэсэн үг юм бол? Энэ бол мэлхи хизээч зам гарахтаа хоёр тийшээ хардаггүй. Ингэж авна шүү дээ. Тэгэхээр энэ нөхөр аавыг нь дайрсан бололтой. Джеймс сонирн болж байна. Би явах боллоо Тэнгисийн зэрэгэ. Удахгүй уулзъя. Тэс ядан хүлээж бай. Тэр үед харуулууд Жонниг аваад явж байна. Джеймс холдох гэсэн чинь бас харуулууд хүрээдэрлээ. Бидэнтэй хамт явно. Роби Шах тантай уулзъя гин. Ингээд манай хоёр Роби Шах дээр яваад очлоо. Ноёдоо. Тэгэхээр хөрөнгө оруулагч биш хүмүүс энд яах гэж ирсэн байх уу? Мэдхгүй. Гоё хоолноос нь болсон юм болов уу? Уух юмнаас нь болсон. Том булчинтай залуус. Хүмүүс та хоёрыг махан толгойтнууд гэж харна. Гэхдээ би та хоёрыг харагдж байгаагаас илүү ухаантай гэж итгэж байна. Та хоёр юу хүмүүс вэ? Бид бол Волтер Хейли хүүхдүүд. Би Волтерт бүх төлбөрийг нь төлсөн. Бүр бонус өгсөн. Волтер Хейл өгсөн.
харамсалтай байна. Тийм гэж юу? Үнэн дээр чи мэдэж байгаа. Чи биднийг анх орж ирэхэд хараад л мэдсэн. Тэгээд доор дуудаж уулзсан биз дээ. Та намайг аавынхаа үхэлтэй холбоотой гэх гээд байна уу? Үгүй ээ Ноёнтон. Та Волтрийг яах гэж хөлсөлсөн юм бэ? Энэ хувийн асуудал ч гэлээ. Та хоёрт хэлье. Миний үдсэглэн технэр намайг хуурч байна гэж би хардаад аавар чинь мөрдүүлсэн юм. Тэгээд үгүй болж таарад бүх юм сайхан болоод дууссан. Ийм л байна. За баяртай Ноёдо. Тэгээд манай хоёр явцгаалаа. Гарсныхан дараа харин Роби шах инээгээд байна. Тэгснэ эхнэрийнхээ зургийг хараад хонгор мэндэ. Чи юу хийж хэвтэй? Маргааш нь Жонни нөгөө бүсгүйтэй уулзах гээд очтол барилга дээрээ сунаад өгчихсэн байна. Жонни уурлаа. Шууд Роби шахын гэрлүү дайраад орно. Цаана нь харин Жонни хүмүүсийг нь хашраагаад байна. Тэгээд яг орж ирдгийн алдад тейсэрдээ зогсоочлоо. Роби шах ирээд ноён хайли. Би танд дургу болж эхэлж байна шүү. Та яах гэж ирэв? Чи эхнэрээ алсан. Бас миний аавыг алсан. Муу новш. Миний бодлоор та төөрөлдсөн бололтой. Цагдаа дууд. Ингэсэн ч юм аа. Тэгээд Жонни цагдаад бэрэгчлээ. Тэгсэн чи нөгөө хойд аав нь ороод ирлээ. Джеймс танд хэлээ юу? Нааны хэлсэн юм аа. Чи яагаад айлд дайрж оров? Тэр новш эхнэрээ алсан. Тэгсэн байлаач энэ чамд хамаагүй. Цагдаа нар учрыг нь олно. Юу гэж Жонни? Чи аавтайгаа адилхан ууртай юм. Гэхдээ чамд аавд чинь байхгүй нэг зүйл бий. Тэр чи юу юм? Чамд ах бий. Удахгүй чамаг эндээс гаргана. Хайртай шүү хөөмн. Гэт гараад явчлаа. Жонни гарах үед Джеймс хүлээж байна. Жонни харин шууд өнгөрөөд явчлаа. Джеймс тэнд. Хөөе, чи хүчээр юм бүхнийг шийдэж болно гэж бодоо юу? Намайг орхио. Ийм молхуу үйлдэлүүд чинь ээжийг чинь эргүүлж авчирсан билүү? Гэсэн чи гинэт тесрээд эргэж хараад мөрөгчлөө. Тэгээд манай хоёр хоорондоо үзлээ. Джеймс техниктэй юм байна. Жонни хэдийгээр хүчтэй ч гэсэн Джеймс дутхгүй юм байна. Дээрээс нь техниктэй болохоор Жонниг бол дор нь аргалж байна. Жонни дайраад, Джеймс харин аргалаад байна. Жонни, байж. Ингэснэ маа. Гэсэн чи бултаа доороо хийгээд нилээ эд цогчлоо. Тэгээд харсан чи нүүдэн тагларчжээ. Джеймс болоод. Чи чинь яаж чад байгаа юм бэ? Ямар ир хүн гэхээр тусламж хэрэгтэй үед нь дүүдээ тусалдаггүй юм бэ? Болж үз. Мафийн чамайг алах гэж байсан. Бас чи шоронд орох зүйл хийсэн. Би чамайг хамгаалахыг хичээсэн. Харин чи хизээч намайг сонсдоггүй. Ээж маань гудамжинд алуулчихсан байсан. Гэхдээ осол гэсэн. Бас аав маань өгсөн. Бас л осол гэсэн. Хэн нэгэн шудраг ёсыг сахиулах ёстой үсттэй. Надаас өөр тэдний төлөө тэмцэх хүн байгаа гэж юу? Джеймс сонсож жаахан зөөлрлөө. Тэгээд тийм ээ. Чиний зөв. Би чамд туслах ёстой байсан юм. Намайг уучлаарай. Харин одоо би чиний арыг даахулна. Ингээд манай хоёр эвлэрлээ. Тэгээд шууд Джеймс их руу яваад очдөг. Эхнэр нь та хоёр тоглоод байна уу? Тэр ихэлсэн. Хөөрхий. Тэр үед харин Жоннигийн салсан эхнэр нь залхаж байна. Жонни баярлаад. Эй, хонгор минь. Чиний гэр яагаад хэргийн газар шиг болчихов? За, надад хамаагүй. Чамд мэйл ирсэн байна. Миний хаяг руу явуулчихсан байна. Тэр их ч өгөх гээд ирлээ. Юу? Энэс тэр үү? Мэдхгүй. Хаваагаас ирсэн байна. Новш гэж. Наадах чи нөгөө якуза нарын асуугаад байсан илгээмж байна. Хонгор минь. Чи наадхаа аваад Хавай дээр хэрэгтэй байна. Юу? Чи Хавайд байгаа мó? Би Хавай явъя гэж чамаас банк гуйдаг байсан. Гэтэл чи салсныхаа дараа ганцаараа явчихж байгаа мó? Хүрээд ирэхэр чин тайлбарлая. Үгүй ээ. Би явахгүй. Шүү. Гойж байна. Битгий тэгж дуудаад бай. Шүү л дээ. Болж үз. Би хизээч Хавай явахгүй. Гэснэ. Хөөрхий. Хавайд ирчихэж. Манай Жонни харин ухтаж авахтаа жаахан сандраад байна. Эй, донгор минь. Бид эргэж нийлэхгүй. Би нэг хоноод далайн ирэг дээр амарч байгаад явна. Энд чиний ах уу? Джеймс. Танилцахад таатай байна. Тэр чамтай адилхан юм байна. Гэхдээ арай ухаантай бололтой. Тэгээд манай хэд нөгөө илгээмжийг нь үзлээ. Флаш байж байна. Тэгээд үзсэн чинь нууц дансны мэдээлэл байна. Нэх код нь 12 үгтэй код байна. Джеймс тэнд хэдэн үг гинэ? 12. Энийг туршаад үзтээ. Гээд нөгөө аавынхаа юмн дундаас олсон утгагүй үгнүүдтэй цаасаа өгч байна. Жонни, тэр халуухан байгаа биз? Тийм байна. Яг л халуун ногоо шиг халуухан. Тийм ээ, санал нийлж байна. Та хоёр намайг энд сонсож байгааг мэднэ үсттэй. Чөлөөтэй кетчбл гэсэн үг. Тийм ээ. Ингээд тоодоггүй. Тэгсэн ардаас нь гинт буудаж байна. Гайхаад харсан чинь нэстэг тэрг байж байна. Ингээд манай хэд буудалцаж гарлаа. Нэстэг тэргийг гар буугаар. Худлаа бололтой Жоннигийн найз бүсгүйгээр жолоо барилж байгаад манай хоёр буудахаар боллоо. Би чамтай уулзаад цагч болоогүй байхад намайг хүмүүс алах гэж байна. Хонгор минь. Би чамд хайртай шүү. Донгос манай эд нэстэг тэрэгтэй үзэж байтал ардаас нь мотоциклтай гарууд хөөгöd ирлээ. Тэгснэ тойрч урд нь гараад урдаас нь хөөлөө. Манайхан ухарч байснаа Валентина генет зогсоод мөргүүлчлээ. Би чамд хайртай. Мэднэ. Нөгөө хүмүүс нэг нь ардуур н орж ирээд нөгөөх нь харин хамар дээрээс нь үзлээ. Урдлын нэгийг нь эргэлдэж хажуудаа гаргаад хамтаа шахаад унгажлаа. Нөгөөх нь харин гаргаад газартаа үрж байгаад унгана. За ашгүй болчлоо гэтэл үгүй байж. Нэстэг тэрэг хөөгöd ирлээ. Манай хоёр нэг нь анхаарлын сарниулж байгаад нөгөөх нь буудахаар болдог. Тэгсэн Валентина Жонниг татаад үнсчин. Битгий алдаарай. Би бодоо олгоно.
Тэгээд гараад шүршиж байх үед Джеймс онилж байгаад Дизерт иглээрээ арын буутай нөхрийг онцлоо. Нөгөөх нь унахтаа нэсгэгчээ шүршээд унлаа. Манайд харин дэлбэрэлтээс арай гэж мулдардаг. Бүх юм болоод өнгөрсний дараа суудлын бүсээ зүүцгэн. Тэгээд нэг газар очиод Месси идлээ. Чи наад будааны жигнэгээ дараа идчихэж болтгүй мө? Яагаад? Энийг идэж байж би киногоо гоё үзэн штэ. Чи кино үзээгүй, кино тоглож байгаа. Тийм л дээ. Гэхдээ ямар ялгаатай. Месси ч гоё штэ. Би гүтэн бүр тасархаа. Наадах чинь Месси биш, шарсан дахиа биш. Энэ кинон дээр чи өөр будааны жигнэг идэж байгаа хэсэг байхгүй юм чи яах юм бэ? Би Мессигээ яаж рекламдах юм? За тийм ээ. Тэгээд тухтай газар очиж байгаад нөгөө флаш нэгэд үзлээ. Тэгсэн хууль бус дансны мэдээлэл байна. Хиний данс вэ гэтэл нэр нь Махоя PA. Үгүй хэлгүй дээ. Петр Махой. Ингэсэн чи манай хоёрын хой даав нь байж байна шүү. Эмэгтэй дүүн. Захирагч. Джонни яаж байна да? Тэр сайн. Түүнийг шоронд орохоос аварсанд баярлалаа. Нэр нь та энийг хардаа. Ингээд нөгөө казиногийн зураг төслөө үзүүллээ. Роби шах хууль бус казино барих гэж байгаа бололтой. Намайг байхад бол үгүй. Санаа зовлтгүй. Би энийг ч авчихъя. Гэт яваад өглөө. Хоёр тэнд Роби шах казино барих зөвшөөрлөө Петрээс авсан юм байна. Тэгээд түүнд хахуул өгсөн байна. Тэр эрх мэдлээ ашиглаж түүнд барих эрхийг өгсөн юм байна. Харин Волтри эхнэрийг мөрдөх явцдаа энийг олж мэдсэн. Тэгээд тэр машинаас олцсон цогц төрд ажилдаг нэгтлэн хууль бус дансны мэдээллийг нь татаад Волтерт өгсөн. Петр харин үүнийг мэдээд Роби шахт хэлсэн. Роби шах Якуза нарт хэлээд Якуза нар нэгтлэн аавтай хамт хөнөөж цэвэрлсэн юм байна. Явцгаая. Ингээд манай хоёр учрыг олчлоо. Гэртээ хүрээд иртэл эхнэр нь харин байдаггүй. Залгаад үзтэл утас нь хагарчихсан тэнд байж байна. Манай хүн сандраад тэрүүгээр гэрийнхнийгээ хайтал хүүхдүүд нь харин угаалгын өрөөндөө нуугдчихж. Аав, тэд ээжийг аваад явчихсан. Тэр үед харин Джонни руу Роби шах залгаж байна. Бэ хүсэхгүй байгаач дахин уулзах хэрэгтэй болох нь дээ. Та нар аавынхаа тарьсан балгийг цэвэрлэх хэрэгтэй. Ингэсэн чи охин дүүг нь эхнэртэй хамт барьчихсан байна. Тэгэхээр флашаар бүсгүйчүүдийг солино. Хурдан хаваад ир. Джеймс харин нууц хөрөөгөө онгойлгоод баахан зэвсэг гаргаад ирлээ. Джонни, тэд зүгээр солилцоо хийхгүй гэдгийг мэдж байгаа үсттэй. Бид ч гэсэн зүгээр солихгүй. Ингээд зэвсгээ тултал нь базаалаа. Бүгдийг нуххан дээ. Тэгээд Роби шахын гадаа яваад очино. Шууд л ихнээс нь унаглаа. Тэгэхээр төлөвлөгөө юу вэ? Бүгдийг нь унгаад бүсгүйчүүдийг аварна. Тэгээд хоёр салж яваад хоёр талд нэгээр нь унгаалаа. Нэгийг бие засч байхад нь машины дэргэд харин нэлээд хэд байж байна. Джеймс харин террас дээр байгаа нэгийг доороос нь машины дохиолол дуурах үед бүгд гайгаад ойртно. Тэгсэн чинь Джонни гарч ирээд бүгдийг нь унгаж байна. Джеймс харин цонхны цаана байгаа нэгийг бууттал сум нэвтэрдэггүй цонх байна. Чаавс бэргчлээ. Ингээд л нөгөөх нь харин цонхоо онгойлгож байна шүү. Үгүй байлгүй дээ. Ингэснэ. Ингээд манай хоёр гадаа байгаа бүгдийг нь унгаачлаа. Ахалх нь харин бусадтайгаа холбогдох гэж чаддаггүй. Хариу тав байна уу? Залуусаа наан чи юу болоод байгаа юм бэ? Гэтэл тог нь тасарчлаа. Ахлах шалах гэд явдаг. Тэгсэн тогны утаснуудыг нь тасчихжээ. Тогны утаснуудыг тасцсан байна. Холбох боломжгүй юу? Холбох боломжгүй. Юу усныг шалгаж байна. Гэт харснаа. Тэнгэр минь бид дайралтад өртлөө. Йоо, бид дайралтад өртлөө. Гэт харсан чи бүгдийг нь усан сандаа болчих. Давти, бид гэтэл араас намаа. Грейг, хариу. Гэсэн Джонни аваад. Грейг гэж байхгүй. Джонни, Роби шах. Йоо, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч үшээ. Зүгээр л хоёулаа бие биенийхээ нэрийг хэлж байна гэж бодсон. Удахгүй уулзъя. Роби шах тэнд. Накамура хийх ёстойгоо хий. Ингэсэн чи Якуза нар тулааны талбар руу хөдөлцгөн. Хүрээ, Кадазукаро. Роби шах харин жаахан айсан байртай байна. Якузанууд бөөндөө орилдоод гарах үед Джеймс өдөөс нь ирж таарлаа. Джеймс буутай хэрнээ гартан тулаа хийгээд унгаад байна. Мэргэжлийн юм аа. Тэрүүгээр эргэлдэж гарлаа. Нэгээр нь унгаад хамгийн сүүлийн нөхрийг алхаар нүдэж байтал Джонни өрөөд ирлээ. Ой, наадах чи өгчихжээ. Манай эхнэрт битгий хэлээрэ. За, ингээд буу өглөө. Тэгэд яваад ортол ашгүй бүсгүйчүүд эсэн минь байж байна. Джонни Роби шахыг хөөлөө. Замдаа харин нэг гар бөмбөг аваад хармална. Джеймс бүсгүйчүүдийг аваад явдаг. Тэгсэн эхнэр нь чи яаж байна? Бид хоёр өөрсдөө явчихна. Чи дүүдээ тусал гэд явуулчлаа. Тэгэд буцаж байтал тэндээс Накамура гараад ирнэ. Тэнгисийн зэрэг намайг сансноо гэд буудалцсан. Джонни харин Роби шахыг хөөж байна. Джеймс Якуза хоёр нэлээд үзэж байгаад сум дуусах үед Якуза сэлэн бариад үзлээ. Роби шах байж байтал Джонни ирээд мөргөд унгаачлаа. Нөгөөх нь бууга авах гэтэл буу юу? Нэр төрчөө яагав гэсэн бууга авахаа болж байна шүү. Зөрөгтэй юм аа. Тэгэд үзлээ. Тэгсэн чи амар зодтолтгий байж юу вэ? Чи чинь вандам юм биш үү? Джеймс харин нэг өрүүл маягийн юм авч байгаад тулалдана. Тэгэд гарыг нь хөшиж хуглаад эргээд нэг зогоод дуусглаа. Джонни харин Роби шахт бялбанууд үлж байна. Тэгэд нэг дэгээгэр гогдуулаад эвгүтчлээ. Роби шах бууга аваад чи нэр намайг барина гэж бодоо юу? Чам шиг махан толгойд намайг барьдаггүй юм. Чи надаас юу ч авч чадахгүй гэсэн Джонни. Үнэндээ би чамаас нэг юм авчихсан. Гэснэ тэнд байсан түлшний савн дээр гар бөмбөг гаргаад тавьчлаа. Өөрөө харин буудуулаад ус руу унцдаг. Гэхдээ хантаацтай байна. Түлшний савнууд дэлбэрээд Роби шах дэлбэрчлээ. Джеймс харин холоос хараад ус руу
руу сэрч дүүг авардаг. Ингээд яллаа. Маргааш нарийн захирагчийн гадаа баахан цагдаа нар хүрээд ирлээ. Нөгөө мөрдөгч ноён маахой таныг авилгын хэрэгээр баривчлаа гэд аваад явлаа. Тэнд харин гэрийнхэн нэрчжээ. Хөөхтүүд та нар намайг мэднэ үсттэй. Би аав шиг ч л байсан гэсэн тоодоггүй бүгд эргээд яваад өглөө. Тэгэд бөөндөө далайн хэрэг дээр манай Жонни ээжийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлж байна. Цаанаас нь харин нөгөө Хавай мафийн бос өвгөн гараад ирлээ. Би чамайг миний газраас яв гэж хэлсэн баха. Энэ миний ч гэсэн газар болсон гэхүүдээ. Юу гэж Жонни? Энд хууль бус бүхэн надаар дамжих ёстой. Гэтэл гэнтэл якуза нар гараад ирсэн. Бас Роби шаахынхан. Би тэдэнтэй дайн зарлаж байлдах уу? Үгүй. Би их хохирол амсна. Гэхдээ чи миний өмнөөс үүнийг зохицуулж өглөө. Чи тэгээд туслахгүй яасан. Одоо л туслая. Бид чамайг алхаа боллоо. Бас нэг бэлэг байна. Энэ бол чиний ээжийг алсан хүний нэр. Бас энэ манай хүн биш байсан юм шүү. Гэхдээ инглээгээд бид найзууд болоогүй. Гэд яваад өглөө. Тэгэд манай хоёр ярилцсан. Тэр юу гэж байна? Нойромдож байна. Бас ээжийг алсан хүний нэрийг өглөө. Чи намайг зогсоох уу? Үгүй. Чи юу ч гэж шийдсэн бай. Би арыг чинь хамгаална. За. Гэснээр нөгөө флаша гаргаад ирлээ. Энэ Петрийн нууц данс $12 сая. Юу гэж? Наадах чинь Волтрийн өгөхийнхээ өмнө хийсэн ганц зүйл нь тэр чам руу явуулсан. Тэгэхээр тэр чамайг хайрладаг гэсэн үг. За. Хүүхэд насны бүх шарахыг $12 сая барагдуулна гэж юу? Болж байна. Ингэснээр нөгөө нэрээ гал дээр хаяад шатаачлаа. Өшөөгөө авахгүй гэж шийдсэн бололтой. Тэгээд далайн хэрэг дээр гэр бүлэрээ жаргалтай байж байгаагаар кино маань дууслаа. Киночд байлаа.